сайн байцгаана ингээд мадлхий төрсөн минь аялын влог эпизод 9 та бүхэнд өөрөхөд бэлэн болсон байна. Тэгээд бид төр 8 дугаарын турш дэшээ гарсан. Харин 9 дахь дугаар дээрээ та бүхэн маань бид төрийн доошоо буухыг үзэх болно. За тэгээд нийтдээ 130 км алхсан. Дээш доошоо буухын. Тэгээд буухтаа бол бид төр ойрцоогоор нэг 60-70 км-ийг 3 хоногт зарцуулсан гэхээр бас сонирхолтой явах болов гэж бодож байна. За эпизод 9 дээр бид хоёр одоо уруудж байгаа. Уруудахад бид 3 хоног зарцуулсан. Тэр 3 хоногт бол бас их хүнд байсан. Ер нь бол өдөрт нэг 20 км, 20 км тэгээд өглөөгөр бол шөнөл бид хоёр буудал дээр очдөг байсан. Арай бас ядрах намайг гайгүйсэн уруудж байгаа болохоор. Тэгээд энэ удаагийн дугаартай минь хамт байгаарай. Хамтдаа үцгээе. За бид хоёр энэ ойгороо энэ юм байна. Нэг юм анзаарлаа. Ирэх үед явах үед гэж ярих юм бэ. Тийшээ явж явах үед цаг агаарын байдаас шалтгаалаад бидний үзэж байгаа юмнууд юм өөр харагдаад. Буцах үед өглөө таарад нартаа таарангууд зарим нэг үзчихсэн юмнууд илүү гоё харагдаад байна л та. Тэгээд буцах явцдаа тэр нэгч бичлэг хийхгүй байжгаад энэ бичлэг хийж гин. Энэ бол битэрийн буцаж байгаа 2 дахь өдөр. Битэр 15 цаг алхсан. Хар шөнө алхсан. Тэгээд одоо Намчи базар руу явж байна. Намчи дээр өнөөдөр хөтөлбөртэй гэсэн. Арах уу? Арах уу? Өнөөдөр арах уу? Арах уу яа? Гэртээ харна уу? Гэртээ арахгүй. За ер нь бол буцах зам бол гайгүй мэн үү? Буцах замаа километрээр нь бодвол нэлээд хурд, цагаар нь бодчихвол ер нь амар юм байна дөө. Өдөрт 20 км яваад байгаа юм шиг. Тий, угаасаа тийм л билээ. 62 км гэлээ шүү дээ. Эрд доошоо 125 км явах юм билээ. Мэд алхах юм билээ. 22 км гэхлээр 3 өдөр алхаад байгаа юм л та. Тий, өдөрт 20 км алхаал. Тэгээ Намчигаас Лукла дээр хоноод маргаашин шууд нисчмээр байна санаагаар болдог бол. Харин болчих واخ гэж найдаж шүү дээ. Нэг цагаарын байдлаас шалтгаалаад онгоцон нисэж өгөхгүй. Би тэр буцахтаа бол юугаар хеликоптероор биш. Яг онгоцоор ниснэ. Надад онгоцоор нисэх нь илүү сонирхолтой санагдаад байгаа. Нэг талдаа хеликоптероор явчих юм бол. Энэ чинь дэлхийн хамгийн аюултай аэропорт гэдэг байгаа учраас тэрийг нэг онгоцоор нисэж ижил мэдэрнэ. Яг яагаад аюултай юм гэдгийг үзмээ санагдах. Тэр нь габид болж байгаа чанга те. Юу тэрдээс айж байгаа уу? Яг үүндээ осолдод хүн өгцөн тохиолдол байхгүй л юм биш. Учиргүй нэг осол аваар нэг сүртэй байхгүй биш. За зүр хэцүү нь бол хэцүү л биш үү. За тэгээд тийм байна да. Өөрөмгөө дээ. Дэлхийг тойрсон минь аяллаа влогтой маань хамтран ажилласан Авандра байгаа. За тэгэхээр Авандрагийн зүгээс маш сонирхолтой олон шаарж болоод экофлогийн бүтээгдэхүүнүүдийг Монголд оруулж ирдэг байгаа. Тэгэхээр та бүхэндээ яг одоо бэлэгтэй урамшуултай худалд Авандрын зүгээс зарласан байгаа юм байна. Та бүхэн Авандрагаас экофло брендийн River 3 Max Plus бүтээгдэхүүнийг худалдаж авах юм болвол 60 вольтын экофлогийн энэхүү нарны автанг бэлэг болго авах боломжтой байгаа юм байна. Энэхүү нарны автан маань EcoFlow брендийн ерөнхийдөө ном шиг нэмхэн 3.2 кг жинтэй. Өөрөөсөө Type-C гаралттай тул гар утсолоод ноутбук, iPad зэрэг жижиг гаджетуудыг зэнэглэхэд хамгийн тохиромжтой юм байна.
За дараагийн бүтээгдэхүүн бол Charge brand-ийн Ice Mag 2 хэмээх за зөөврийн батарей байгаа. За энэ хүү зөөврийн батарей маань шууд утасныхаа хойно ингэж байрлуулах боломжтойгоос гадна өөр дээрээ сенстэй учраас утас халах зэргийг за өөрөөхөө сенсор шийдэж өгдгөөс гадна 10,000 ампер шахдаг учраас жишээлбэл iPhone 16 Pro Max-ыг 25 минутанд 50% хүртэл шахах хүчин чадалтай. За ингээд манай дэлхийг төрсөн минь аялын влогтой маань хамтран ажилласан Avandra брендийн хамт олонд маш их баярлалаа. Тэгээд та бүхэн за Avandraгаас зарлаж байгаа бэлэгтэй урамшуултай худалдаанд нь амжиж оролцоорой. Мөн Тямбучигээс яаж харагдаж байгааг хараа. Оо. Солиотой. За энэ тэмцээнд оролцож байгаа хүмүүс. Вау. Одоо яг эндээс бол сайн харагдахгүй. Гэхдээ миний яг бодож байгаагаар I think this тэр яг Everest. Яа, за тэгээ энэ Тямбучи дээр байдаг хід халтартай хід. Яаж юм бэ? Хөл тулаад өгч чинь. Үдээсээ сайн үдэлтэй юм да. За ингэж үддэг юм уу? Тэгээд байгаарэ. Араас бодгоц. За одоо эн чинь нэлээд өгсөн шүү. Сайхан унаа. Одоо өгсөн шүү дээ. А яг буухад нэг хэцүү юм манай Габигийн өвдөг жоохон өвдөдсөн. Тэгээ нэг угаасаа ер нь дээшээ гарахаас илүү доошоо бууж байхад өвдгөнд илүү их ачаал ирдэг юм байл л дээ. Тэгээд гуталнаасаа болоод урууд чинь гэдэг чинь урагшаа нөгөө нэг хөлөө гутал руугаа шахаад байгаа гэсэн үг. Тэгээд тэр үеэр бол маа Габигийн нөгөө нэг юу нь бол хөлн цэврүүдцээ яваадсан шүү дээ. Тэр нь бол бүр нэлээд их цэврүүдэд ер нь аюу их тийм шахталын тэрэг болж ирснийг би аюу сайн санаад байна. За тэг хөл ер нь бол жоохон өвдсөн. Яа тэгэхээр нөгөө нэг урууд тулхлаар за уулаас урууд тулхлаар угаасаа л гутланд тулаад тэгэл сүултээ хөл миний хөл яа ингээд тулаад энэ сүултээ хөл өндөртэй удаад нэлээ өвдсөн. Буухтаа бол уруудаж л байгаа болохоос ер нь бол яг л адилхан замыг тулж байгаа гэсэн үг. Яг ирсэн замаараа буцсан. View өөрчлөгддөг юм билээ миний бодлоор. Хүн яг дээшээ гарахтаа яг ингээд одоо юу гэдэм байгаа нэ? Хүн зүүн тишгээ явж байгаа бол зүүн талаар нь, баруун тишгээ бууж байгаа бол баруун талаар харна гэдэг юм уу. Тийм учраас нэг юм харагдах орчин өмнө хизээж харж байгаагүй юмнуудаа буцаага буухтаа би бол бууж яахт бид нар ийм байгальтай газар гаргахад байсан юм уу гэдэг юм уу те. Нэг мараа өөр өнцгөөс харж ирсэн учраас тэд нар надад аягүй сонирхолтой байсан. Тэгээд илүү гоё үзэсгэлэнтэй байсан. Тийм. Ер нь бол гэхдээ яг буух айгүй олон цаг алхаж байгааг л тооцох юм бол харих зам сайхан гэдэг шүү дээ. Тэр утгаараа бол гоё л байсан. За. Ингээд энэ нэг гар урдал юм уу та тий? Нисийг хаачиж. Будда бурхан шишүүтлэгтэй. Угаасаа үнцэрхэг үзэлтэй. Сайн ингээд дандаа гар урлал. Эдрийг бол тэр доороос авчирч зараад байх угаасаа шаардлага байхгүй. Хай. За харих замч бас хол юм шүү. Хэдэн цаг алхах вэ? Андаа. Үгүй энэ хөл юм шүү. Прожектор юу гэдэг вэ наа гэж чинь. Энэ энэ их биш. Оо. Энэ шатчихгүй байгаа. Бороо бодоодсон ч нэрээ. Шатчихгүй гэж үү. Яг уу энэ араас нь шүү дээ энэ чинь. Сэртээ бороо ороод байгаа юм байна шүү дээ. Тэ өөрөө мэдээ. Жинхэнэ үнтэй гэж. Тэгээд одоо юм хэрлийг ингээд юм бил юмд ашиглах гэж. Яасан юм хийж ирсэн юм.
Тэр хөглөө ямарчлээсэн. Бид хөглөө ямарчлээсэн. 5 гэж гарч чадчихсан. Одоо ч 8 өнгөрч ийн гэдэг чинь. 15 6 цаг. За дундуур нэг 2 3 цаг хоол идэж амарсан. За 12 3 цаг босолтгол алхсан байна да. Яаж 2 3 цаг. Яах тэгэл. 2 3 цаг бичсэн юм да. Чимээ таад дээ. Вогтэй яасан. Нэр. Я чи сая нэг буудлын ажиллахгүй юм. Юу нэг жоо. Би гайгүй хэлсэн чи. Чи Габины хурдаа алхдаг. Гайхуулаа. Санжиг маань би гайгүй болсон чи жоох стресстэй. Юусе би сайн уу? Би юу байсан одоо чи хэрэгээ хийсэн юм. Гой. Оо ишиж ямар өндөр юм бэ? Прожектор. Тэгээ ер нь бол яг эхний өдрийн буулт гэхээс илүүтэйгээр надад хоёр дахь өдрийн буулт амар хэцүүс. Тэгээд яг нэг бит хоёр нэг хамт бит дөрөв яг явж агаад Габи чи яжид бүр түрүүл урд гараад бүр алах болчихсон зэ үнэн лайтай. Тэгээ би сүултээ уурлаад. Гэхдээ чи одоо хамт явж байгаа юм бол хамт яваач ээ. Үүгээ хүн хайж тавих гэдэг юм бэ. Тэгээ бүр урд гараад нөгөө нэг 18-т шарпатай хамт бүр буудаад алах болчихсон зэ. Тэгээ би хойно нэг хэдэн подкаст татаад авч тэрийгээ сонсоод яваасаа. Тэгээд энэ бүр ингээ явж байгаа л хүлээгээд би хойноос нэг мангар удаа явж байгаа гүйцэж очиод жоох хамраал тэгэл цуг явж өсөө. Шулуундаа бол би ч бас гайгүй алхачтай юм билээ. Манай санжаа маань жоохон шулуундаа жоохон удаан алхаад байсан. Тэр санжаа ч өксөхтэй айгүй сайн байхгүй. Би ч өксөхтэй жоохон хэцүү. Санжаа тэр хойно л өглөөл явдсан. Тэгээд би хүлээж байгаа л алхаж байгаа хүлээнэ. Тэгээд хүлээ ингээд чи одоо ганцаар явж байгаа юм шиг ямар хурдан явдаг. Хамт явж ийж одоо хаяа авчаа гэл тэгэл уурлал хэлсэн. Тэгэл за гэж нэг бити мартаал нэг хөгжим сонсож мартаал яа шалаад явчихсан тэнгүү дахиад чи яач тийм тэгээд битэр ч бас орой морой нилээ харахад явж байгаа юм чи тэгээд би чи нэг бит чи харахад ганцаар явчих тий тэгээ хүлээжсэн санчаас чи харахад тэнийг юм ганцаар юу гэж бодох юм одоо өдрөл тэгэлсэн нэг алхалтай өдөр ингэсэн мангар урт алхалтай 10 хэдэн цаг алхсан баг амар мангар хол алхаж агаад шүн болцсон. Тэгэд яг буудлах газар очисон чи нөгөө газар нь хаалттай байж тардیں۔ Тэгээ хаалттай байсан учраас бид цаашаага дахиад илүү алхах шаардлага гарч ирсэн. Тэгээ тэр өдөр бол ерөнхийдөө бараг 14-5 цаг алхсан. Тэгээд яг энэ дээш гарна гэхээс илүүтэйгээр энэ аяллийн туршид тохиолдсон хамгийн урт цагаар алхсан өдөр яг тэр өдрөөс өстөө нэрэ бүхэн дуусаал орсон даа. Тэр яалчгүй нөгөө нэг өксөхтэй үнэхээр ядарсан болохоор буцахтаа бол яг тэгэж фул бол бичлэг хийх битэрт бол тийм энержи бол байхгүй байсан. Тэгээд хоёулаа ч гэсэн залхах өрөөл ерөөхдөө яг зүгээр чадтахаараа нэг боломж нь гарвал бичлэг хийчихэл тэгэл явсан. Богинохон бичлэг ч гэсэн бас тэр бас буцахтаа буруудахтаас нэлээд бас юм болсон. Энэ арай. Энэ одоо мотор хийсэн байна. Энэ болохоор юу байхгүй? Шерпанрын нөгөө нэг ингэж амардаг суугаад Ачаа ингээ. тий ачаагаа тавиад тэг ингээ амардаг юм хэсэг. Нэг аяг чулуугаар хийсэн байдаг. Энэ мотор хийсэн байна. Минээс гайгүй яаж ийн? Nice. За энэ нэг марафон яваад байгаа тий. Гэ марафоны тамирчид. Зарим марафоныхын тамирчид манустай гүйцэгдээд байгаа юм уу? Бид нар ч бүр хаа байсан. Base campus үүдээ ирж байгаа хүмүүс шүү дээ анда. Тийм л дээ. Гэхдээ тэр нэг шар юутай нэг залуу яг амиг хэцүү яг бүр өмнөөс зовоод байгаа. Тэг яах шорт юм. Ямар шат. Аа.
Нэг шар өмсгөлтэй нэг жоохон залуу бүр үээлж илээ шүү дээ. Би бүр яа энэ тавилж чаддгүй. Яг тэрийг нөгөө бейс камп дээр очих нөгөө марафоны трейл марафоны тамирчид гэдэг үлээ дээ тэгдэг баха. Тим тамирчид байсан. Тэгээ бид хоёрыг нөгөө буцаад явж байхад тэд нар яг нөгөө өглөө 5-аас баг бейс кампээс 5 6 гэж гарсан юм уу да. Тэнгүүтээ бид хоёр өдөр чинь 1 2 гэж жагаад бид хоёрыг гүйцэж ирээл алхаалсан. Тэр тамирчид бол үнэхээр респект шүү бурхан минь. Би бол тэгтээ дараа хизээ нэгэн цагт бас нэг тим тэмцээнд орж үзэх мөрөөдөлтөй болсон. Нэг өдөр орох байхаа. Жи өглөө өдөр 7-аас гүйсэн маа шүү дээ. Тэгээ өгшөө хүмүүс амирх юм тийм. Өө өгшөө хүмүүс амар шилж. Өгшөө хүмүүс арилээ. Буудаад алах болчихлоо. Тэгээ өдөр бейс камп руу баялгаач байгаа л дөө. Юугаар явчих байгаа л дээ. Хин helikopterоор нисэж байгаа л да. Нэсэд очиж байгаа. Тэгтээ хөлдөө яг оролцгийг л локалагаас дэш нэг зүсрээл нэг зав бүр нисэл $1000 нисвэлгүй дээ тий. Яг орё гэж зорьцсон хүнд бол хэдэн сарын олон сар жилийн өмнө шийдвэрээ гаргацсан бол воо энэ хараа. Хүй. Монгол энэ юу нөө? Цэгц клуб гэж тий. Монгол цэгц клуб гэдэг. Энэ алхэр Монгол улс энэ юу гэж байгаа юм бол? За. Эс Монголын шүү. 3600 дээр 3600 гэдэг чи юу вэ? Одоо ирж байгаа юм шүү дээ. 100 буугаад орлоо шүү дээ. 100 буугаад төгсөөд байгаа юм. Бомарах. Бояа ой. Бомарах шүү дээ. Өдөрт бид хоёр нэг 20 км алхаж байгаа. Өнөөдөр Намчи дээр нэг партитэй Непалийн амар том одууд нэрж байгаа гэсэн. 30 сая хүн амтай улсын одууд гэхэр бас том л одууд байдаг бах та тий. Тэгээд тийм битээ. Үсэгтэй нэг очиж харна. Очиж хараад яг таалагдахгүй байдаг юм ахэд. Өнөөдөр дээр нэг ганц пив уу гэж бодож байна. Хараа. Юун дээр? Намчи дээр очиж нэг дэлхийн хамгийн өндөрт орших. Тий. Хаб дээр 2-3 пив уу юм уу гэж бодлоо. Тэг маш дуглаа ороод сайхан амраад. Нөгөөдөр Катманду. За Катманду дээр нэг локла дээрээс ирэн шууд хитгэн тийзээ авч ий гэж ер нь бодож байгаа. Тэгээ харъя да. Тийм ээ минь за. Тэгвэ яах вэ? Оо е. Аялын влогтай хамтдаа үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр манай дэлхийг тойрсон аялын влогийн хамтрагчаар Old Spice брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр Old Spice-ийн зүгээс нэгэн урамшууллыг зарласан байгаа юм байна. За та бүхэн Old Spice-ыг авсан баримтаа хож цэгийн мэн вебсайтэд бүртгүүлээд за 300 сая төгрөгийн шагналын сантай за чанар бол ухаалаг хэмнэлт урамшуулалт хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хож цэгийн мэн вебсайтаас аваарай. Ингээд манай влогийн хамтрагчаар Old Spice хамтран ажиллаж байна. За Габанер ч Everspace Camp-ээр гарсан тугаа дэлхийн хамгийн өндөрт байрладаг Irish pub дээр Намчи базар дээр байрладаг Irish pub дээр үлдээлээ. Тэгээ аваад ирсэн арчилштэй. За энэ дээр нь шүү дээ. За юу гэж байна да?
Everest Base Camp Mongolia гэж үү? Тэг. Хөрхөн Санжай Gabi is here. Everest. Everest Base. Everest Base Camp. Нэг яаж байгаа том юм байна. Харин ч. За анхны газар сонголоо. Okay. Just you wanna check. Well, I think this one is good. This is good. Okay, it's okay, no problem. Oh yeah. okay. No. Тэгэхээр чи харагдахгүй болчих дээ. Тэгээ далил асуух вэ? Yeah, it's okay. Hot. Yeah. Hot. Yeah. Загаар цохороо. Thank you. За ингээ манай чи үлдээсэн шүү. Everest Base Camp, Mongolia. Yeah. Та ер нь харсан бодвол ингээл битээр дээшээ гарч байхад битээрэн бууж байгаа камп болгон дээр усын тугууд дээр нь яг гарсан он сараач гэдэг юм уу нэрээ бичээд ингээд үлдээсэн байсан. Тэгээ битээр буухта Намчи базар дээр дэлхий дээр хамгийн өндөр орших пабд ороод Монгол улсынхаа туган дээр он сар өдрөө нэрээ гарын үсгтэйгээ бичээд байрлуулад орхисон байна. Тэгэхээр та бүхэн дараа нь Everest Base Camp руу явж байхдаа эсвэл магадгүй Everest руу явж байхдаа 3500 м-ийн өндөрт байрлах Намчи базар дээр ороод дэлхийн хамгийн өндөрт орших Ариш пабд орох юм бол Монгол улсын туг битэрийн гарын үсгтэй байж байгаа шүү. Тэгээд хамгийн өндөрлөг зэг дээр одоо бас Монгол улсын тугийг ингээд тавиад өөр битэрийн өөрсдийн гарын үсгтэй гэж бодглохлоор бас нэг бахархмаар ч юм шиг те амьдралд маань бас нэг юм сонин зүйл би бас хийж ирсэн шүү гэж бодглохлоор бас сонир юм байлээ. За Намчи дээр байдаг зах. Намчигийн зах дээр юу зарагдаж байна? За барааны сон байна, тамхи, макти. Энэ юу вэ? What is this? Энэ зарагдаж байна. Ишигээ ингээ гай байна. Зас мэдхгүй юмнууд их байна. Тийм нэ зарагдаж байна. Нөгөө ингээд идэж жоох юмнууд зарагдаж байна. Энүүгээр ингээд тас юм уу мэдхгүй байна. Ийшээ хатлаа ингээ ховц зарагдаж байна. Ховцнууд байна. За ингээд захын нэг юм их үү. Энэ ингээ шинэ хоочин ховцнууд зарагдаж байгаа шиг байна. Энүүгээр бас ховц зарагдаж байна. За ингээд нэг иймэрхүү байдалтай нэг юм зах бол байна. Энэ дээгүүрээ бас зарагдаж байна. Дээгүүрээ ногоонод зарагдаж илээ. Дээгүүр нэвчил та тий. Тэгээ ингээд энүүгээр ингээд
Баахан готл өөрөө тавьсан байна. За энэ дээгүүр болохоор ингээд өндөг бай. Банан. Энэ одоо ингээд эрдэн шиш. Юм хийсчлээ. Энэ юу зарагнаа та. За ингээд харчвал шинжүү байна. Банан байна. Чихэрлэг төмс байна. Биш энэ чи юу вэ? Өөр юм шүү. Энэ одоо яаш энэ юу юм бэ? Ийм итгэхгүй байна. Энэ загс шүү дээ. This is a fish. За. Иш ингээд зах. За ингээд бодлоо хөлтөдөө хийгээ явчих чинь иймэрхүү нэг зарагдаж байна ингээд уу авч байна. Чод амар фрэш байгаа шүү дээ. Жинхэнэ фрэш. За юм авч байна. Энэ ингээд хүнсний нооно зарагдаж байна. Энэ мах шүү дээ. Энэ арай загс тавьж байна. Хэлтээсэн. ца. За зүгээр нэг хальт сонирхуулаад гарахад нэг иймэрхүү байдалтай. Зах байна. Захаар нь ороод гарлаа. Намчи базарын зах. Бид нар бууж байгаа. Тэгээ буух хавцтаа саруулчих гэж бодсон. За иймэрхүү л дөө. За тэгээ аялал маань дуусч байна да. Буцахтаа бол нэг бичлэг хийхээр нэг бүр бичлэг хийх төсөл төрдөг юм байна. Яарад тэгээд чнапслаш. Окей. Ингээд зөвчүүдээ. Ой, зөөхгүй юм шиг. Okay, let's go, Kumar. Let's go, yeah? Yep. Where is Gabi? Gabi is, it's he's on the he's going he's buying some socks on the way. But we are going On the way we met him. Yeah, we are going to this way. Yes. This way? I think Gabi is go this way. Yeah, okay, this way. Yeah. Okay. Okay. За. Бид нар одоо тэнд байна гэж. Тэгээд луклаж хол байна да. За ингээд луклаа руу 15 км 7 цаг 30 минут алхна гинэ. Okay. Are you ready? Yes, fuck. Yes, fuck. Yes, fuck. Ok, fuck. Sure, fuck. За яг усаа уучлаа шай. Аялын влогтой минь хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За тэгэхээр дэлхийг төрсөн минь аялын влогтой минь хамтран ажиллаж байгаа Zubrocco брэнд байгаа. Тэгэхээр Zubrocco-гийн хувьд Европын номер 1 бүтээгдэхүүнээс гадна дэлхийд борлуулалтаараа 3-т ордог ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр Польшийн онгон зэрлэг ойд ургасан бизон шилб дарж бэлтгэдэг дэлхийд цорын ганц арх бол Zubrocco юм. Тэгэхээр Zubrocco брендийн хувьд 600 гаруй жилийн уламжлалт жор амун байгалийн содон үнэр амун гайхалтай амтаараа ялгардаг бүтээгдэхүүн байгаа. Ингээд манай дэлхийг тойрсон минь аяллаа влогийн хамтрагчаар Zubrocco брэнд хамтран ажиллаж байна.
Вау. Тэгээ бид хоёр чи өдөрт нэг 10 хэдэн цаг алхахлаар чинь бас тэр готлон дотор бас гал асж байгаа аахгүй. Тэгээд бид хоёр чи Катмандугаас нэг 3 аамс аваа явцсан. Тэгээд нөгөө ачаанда бид хоёр яаж байгаа тэг 3 аамс чи зургуулаа адилхан өнгөтэй зөө. Тэгээд тэр орой кептер очил нөгөө гал гарсан готлноос аамсаа тайлбал нөгөө ачааруугаа шидэл маргааш өглөө. Тэр тэгтээ амар өдөртэйсэн маргааш өглөө. Аль нь минийх байлаа, аль нь чинийх байлаа гэж байгаа. Үнэртэж үзэж байгаа л за энэ гайгүй байна энийг өмсөйгөл тэр сүлдээ бүр утгаа алдсан. Тэгээд тэр яалчгүй тэгээд ер нь тэгтээ цаашдаа хүмүүс явах юм бол өдөрт нэг амьс солино гэж бодож амьс аваарай. Тэгээд өөр хүнтэй шерпа нэг шерпатай байх юм бол тустай өөр өнгийн амьс аваарай гэхгүй л тэр сүлдээ тэр утгаа алдсан шүү. Тэр баг зөвхөн басаагаараа зөксөд баг өөрөө гүүхэр болсон байсан тэр юмс хадруу шийтэл баг хамт налтаар яа тэрс тайвэрсэн шүү. Тэгээд тэр ч угаасаа орой тийм сэрүүхэн газар ч угаасаа тэр чихтэй юм чинь хатдгүй юм лээ. Би тэр тэгэл орой ямхандаа тэгэл гаргаж тавиад өглөө тэгэл чихтэй хэвээрээ л авчихдаг. За угаасаа хатах боломжгүй хэцүү юм билээ л дээ тэр дээр. Яг ч юм инээд ачаач на. Портер их юм уу? Портер Портер. За манай Габи энэ энийг дөрч үзэн гинэ. За хатас аа. Гайгүй нөө. Айгу зөгч штэ чамд. Амар зөгч штэ. За бай чи ингээ үлдүүлт. Бат ингээ үлдлээ. За. Чи ажилтаа олсоо. Дэжгүй юм штэ. Гайгүй юм нөө. Хот яваад цэцээ биш үү? За болчих юм шиг байна уу? Чим шиг байна. Габи гараа. Шалб гэж ядарч штэ. Шалбарцсан байж таа миний найз. Ямар гоё чихчтэй бэ? Вау. Оо вау. Вау. За окей. Явида. Бодохгүй бүхэн хөнгөн хөдлөө. Сасанда хөрсөн сүнс минь таваа. Сахар илбэгдэх тооцсон шивнэ. Батас минь тооны. Хөнгөн хөдлөө. Задрын доо яваад ирчих. За нэг юм хин байгаа маа жижиг. Харахад бол энэ жижиг. Ингээ пум. Ингээ айл майлдаа явах юм байна. Өдрө хөөрхөн идэв. Yes.
Тоорхон? Yes. Тоорхон жижиг юм бэ. Тоорхон болох уу? Татвар бийтэй өө. Ой, чиний идэх юм биш үү? No. Ой. Цаашаа. Хөрхөө. Габиг идчихсэн шүү дээ. Манай тоорхныг идэх гэж байна. Үгүй нэ. Бисэлцээс. Дуслаа шүү дээ. Дуслаа. No more walking. Ингээд бид локлаа дээр ирлээ. It's 12th day. Tomorrow, today is 11 day. 11th day. Tomorrow, 12 days. Yeah. Tomorrow is 12th day and final day, right? Final day tomorrow. За ингээд дуслаа. Тусчлаа. Юу гэдэж чинь? Ашиггүйдээ дуусчлаа гэж бодогдож байна. Окей. Баглахгүй гэсэн чи баяртай миний хөдөл. Yes. Yeah, finished. Finished. Well done, my friend. Okay, get some picture Yeah, okay. together. Let's take a selfie, yeah? Yeah, this way is good. Okay. Yeah. За тэгээд манай найз чинь клип хийсэн шүү дээ. New Zealand. You good? Nice. Flying tomorrow? Yeah. Helicopter or plane? Fly. Plan. 7 a.m. Yeah. See you at the airport. Yeah, okay. Thank you. Yeah, it's 10,000. Yeah. Thanks, man. За ингээд 10,000 рупий. Типэнд үг. Yeah. 10,000 ч. Монгол мөнгөөр 260 орчим мянган төгрөг болж байгаа. Okay. Thank you for our trekking joining with us. Yeah, you was good. You good. Тэний юм бол хог юм байсан шүү. Бусдаар бол гоё байсан. Okay. Yeah. Thanks. You go now or wait here? You go now. Dab जानु जराइले. You live. Okay. За ингэж мань хэд. Энэ аэропорт нь юм байна. Аэропорт. Сэ мантайсэн чи. Харин Ман нарилчлаа. ठीक छ नि अलिक घटिनु दियो ठीक छ You go? You go inside? Yeah, Okay, we thank can, you. Bye bye. we can Bye-bye, Jay. we can take a tea together one. Yeah. Yeah. За хаста. 2 хоног хүлээсний явахаар боллоо. Яа, чанга байлаа шүү. Өнөөдөр яг Let's go. Өнөөдөр яг хоцрох хичээлээ. Тэгээ бүр ингээд машинаар явах уу, 24 цаг машинаар явах уу гэдэг сонголтын дээр. За тэрийгээ сонгоод кент дисгээр болоод яа 24 цаг машинаар явах хичээлээ. Бүх юм хоцрох хичээлээ. Гэсэн чинь ингээд дисгээр болчихлоо. Окей. Амар аэропорт тий. Окей, sorry. Үстэ миний амьдралдаа ниссэн. Хамгийн амар аэропорт энэ байна. Нэрэл амар юм байна. Таньгээ битээр явлаа. Ава छोड्दिनु. Хамгийн айж байгаа энэ хамгийн осолтой Аэропорт юм байна. Таньсхийн өмнө хамгийн осолтой онгоц гэсэн. Би айж байна. муу лээсэн найз маань ирсэн болгочлоо. За нэг ийм аэропорт юм. Тэг юу ч гэсэн багтаж чадлаа.
Амар болоо шүү. Hello, thank you. No, you can take here. Where are you from? Тэг яг бид хоёрын нийт аяллаа явсан өдрүүд 17 өдөр болцсон байхгүй юу. Тэг 17 өдөр болсон гэхэлэр бид хоёр Лукла дээр бид хоёр анх ирэхдээ энгийн онгоцтой тийз захиалцсан байсан чинь тэр онгоцсон цагаагаарын байдлаас болоод хөдлөхгүй байсан учраас бид хоёр бол тухайн үед шууд хеликоптероор нисчихэж ирсэн. Бид хоёр энэ удаад буцахтаа болохоор хеликоптер маш үнэтэй байсан учраас яг энгийн онгоцоор жижиг онгоцоор нисгэж ирсэн. Цагаагаарын байдлаас болоод тэнт бүр 3 хоног болсон. 3 хоног штэ. Гэрлүүгээ амар яарж авах үед тэр 3 хоног бол бид хоёрын үед үнэхээр шийтгэл шиг байсан. За яа тэр бол ямар ч бүр хийцгүй 3 хоног тэр бүр үнэхээр нэр шийтгэл байсан. Бүр газ хармаар байдаг. Тэгэл өглөө болго нөгөө онгоцоо тэгэл хүлээн өнөөдөр яах вэ нисэх нү яах нү гэл тэгж жаангууд байж байгаа л за өнөөдөр фейлцээ нисгэргүй болсон гэвэл ёо өдөр чингөө юу хийх вэ гэл тэр яварч тэгэл нөгөө халуун байх цагаа авгаал хүзэр тоглоод битээр өөтөө өөр хийх юм байх ч яах вэ тэгээд үнэхээр харахын төгсөлж байгаа юм чинь тэгээд Тэгээ сүүлдээ тэр камп дотор байсан хүмүүс нөө нислэг нь огт явахгүйсэн учраас эхнээсээ ууралж бухимдаа тэргээр хэрүүл урал болоод тэгээ байжсэн чи бүр стон ингээл үлэн дундаас нар цохож байгаа юм шиг гинт нисгэр боллоо гэд. Тэр нисгчид ерөөсө гинт л гард юм билээ. Ингээл шууд цагаагаар амар голчингууд л ерөөсө нэг 10-20 метр нисгэр болчлоо гэд би бүр нисгүүдээ ингээд эвлэрсэн дэрүүгээр ингээд дэлгүүр мэлгүүр хийсэн явжсэн чи гинт намайг дуудаад тэгээ би гинт явахаар боллоо гэд. Тэгээ явсан да. Йоо, за бид хоёр сая бүр аргаа барцсан байж илаа. Өнөөдөр ямар ч нислэг байхгүй болоод цагаагаар нь яа байгаад. Тэгээ ямар ч нислэггүй болчиход. За одоо ингээд ямар ч аргагүй юм байна гэж 25-аас 24-өөс 30 цагийн хооронд явдаг. Жипээр Луклагаас Катманду руу явах гэж ирсэн чинь 2-3 онгоц буурчлаа. Манайх 3 дахь онгоцсон байсан. Тэгээ яг явах хүмүүсийнхаа тоонд багтаж чадлаа. Тэгээд баярлж байна уу энэ? Амар баяртай. Яа тэгвэл бид тэр бүр яг бүр үнэхээр амар зовх гэжсэн байхгүй юу? Тэ? Үнэхээр хамгийн амар яг зовх гэжсэн чинь бүр амар том өргөс аваа ичлээ. Хамгийн гол нь бид тэр цаг хугацаа амар чухал байсан. Яа тэгэхээр цаашаа бидний хананаар дамжаад Монгол явах нислэгийн маань цаг тулаад тэгээ амар бүр цаг тулгацсан маа амар үнэтэй болоод өдөрт $100 өсөөд ингээд санхүүгийн хувьд хүртэл амар өндөр алдагдлалд орох гээд тийм алдагдлалд орох гээд байсан чинь ингээд яг тодорхой хэмжээнд өссөн л дээ амар өссөн. Өчигдөр чийлэл авахд $200 хэдэн авах гэсэн бол өнөөдөр авах баг $500 авч байгаа. Тэгээ ингээ нэг өдрийн зөрүүнээс л хэд амар өндөр зөрүү гарч байгаа маа. Гэтэ битээр одоо ингээд аяллахаа төгсгөлд ингээд зовхгүй явахаар болсон гэдэг бол хамгийн том сайхан мэдээ байлаа. Тэмс. Тэр ер нь бол энд удснараа тэгэл амар алдагдал хэдэж байгаа л да. Ажлын хувьд ч тэр тийцний хувьд ч тэр шиг тийм. Сэтгэл санааны үгүй нэрнгээс тий эн чинь ингээд нэг юм бүрхэг газар байгаа л ах ч юмс. би вицлагийн хувьд ч тэр Манайд фицлагийн үед жоохон мяарж байгаа тий. манай найз чи яасан. Би мяарахгүй. За бид тэр ер нь амар гоё айгу гоё болчлоо. Тэгээ энэ яалчгүй дэлхийн хамгийн аюултай аэропорт гэсэндээ энэ шалган малган нод хүн амир юм байна оо алчин. Ийм тийзээд юм. Бид нэр ийм онгоцоор нисэн. Энэ нөгөө нэг миний sky diving хийхдээ өсөрсөн онгоц шүү дээ. Чи энд нэ хараад. Энэ онгоцоор нисэх юм аа.
Аяллийн влогтой минь хамтдаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр манай влогийн хамтрагчаар Oral-B та бүхэндээ хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Тэгэхээр та бүхэн нэгэн урамшууллын мэдээллийг хүргэх гэж байна. Энэ юу вэ гэхээр та бүхэн Oral-B-гийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваад за тэрхүү худалдан авсан баримтаа хож CGMN вебсайтэд бүртгүүлээд 300 сая төгрөгийн шагналын самтай чанар бол ухаалаг сонголт тэмээг урамшуулалт хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хож CGMN вебсайтаас аваарай. Манай влогийн хамтрагчаар Oral-B хамтран ажиллаж байна. Энэ онгоцоор нисэн дээ нислэгийн энэ бас нэг шүү дээ. Тэгээ нислэгийн зурвсан. Тэгээ энэ одоо ингээд тэрчтэй аэропорт. Ингээ аэропорт. Тэгээ энэ нислэгийн зурвсан одоо хэдэн метр юм дээ. Би гүүх юм бол нэг 20 секундэд тулчаар нэг тийм жижигхэн нислэгийн зурвастай. Тэгээ юм амар юм. Одоо ийм гэх юм уу? Ийм. Тэ нисэж яхад одоо юу мэдрэх юм байгаа. Хэвээ бүүмэд. Тэгээс онгоцнууд нь бууцсан энэ дотроо чихэлтэй сайхан цаг маглав явах. Юу ч гэсэн явах болсон гэдэг бол хамгийн сайхан мэдээ наа. Энд бол ерөнхийдөө хүмүүс нэг урттаа нэг 5-6 хоног хүлээдэг. Тэгээ 5-6 хоног хүлээгээд бархаа ойлгохоор машинаар явж эхэлт юм байна л да. Тэгээ бид тэр бол ер нь баг азтай 2 дахь хоног дээрээ ингээд нэг хоноод 2 хоноод ингээд 3 дахь өдрийнхөө өглөө ижсэн онгоц маань бол ингээд нисэх боломжтой болоод ирсэн гэдэг чинь азтай байна гэсэн үг. Yeah. Одоо энэгээр ингээд баахан үлээж байгаа хүмүүс байна. What's up? Good. How are you? Yeah, good. I'm good. I'm good, yeah. We're lucky, right? Yeah. За энэ ийм аэропорт байна да. Ерөнхийдөө бас аялд анх гарч байхад цог явж ирсэн нөхдүүд ингээд яг л аяллахаа өрөөндөө буцсан юм байна дөө. Энэ аэропортыг хараа эндээ ингээ бараг түүц мүцтэй. Ийм аэропорт байгаа юм чи галзуу байгаа сте. Гэ цаана галтгоо тэр хараа. Ийм аэропорт. За л энийг зогч. Ингэж нэг явахаар тийм ээ. Минутаа гарнаарай. Луклагийн аэропорт бол энэ дэлхий дээр байрлах хамгийн аюултай нисэх онгоцны буудлага. Яагаад вэ гэхээр тэнд нэгдүгээрт том онгоцууд нисдэггүй, жижиг онгоцууд нисдэг. Тэр нэг ойролцоо нэг 10 хүн суух зайтай тийм жижиг онгоцууд нисдэг юм билээ. Тэг хамгийн гол нь тэр нисэх зурвсан 200 м юм уу? 200-300 м. Тэгээ кинонд гардаг штэ нэг ингэж байгаа шууд ингээд доош унцдаг штэ тий. Тэгээ нэг ингэж хөөрж бүрдэн штэ тий. Тэг тиймэрхүү нисэх онгоцны буудлага байгаа байхгүй. Та өөрсдөө хаагаад үзээрэй. Local airport гэх юм бол энэ дэлхий дээрх хамгийн аюултай, өсдөж болох тийм өндөр магадлалтай аэропортуудын нэгт Лукла бүр нэлээд дээгүүр зохиж яваа шүү заяа. За тэгээ тэр нислэг дээр би бол яг үнийг хэлнэх хайгаагүй. Тэгэхгүй би яагаад ч нэг онгоцноос жоох айдаггүй юм. Манай гап маань онгоцоос айдаг учраас жоох айсан байж магадгүй. Гэтэ би яг айсан үгүйг нь бол мэдэхгүй байна. Тэр онгоц юм жижигхэн тэгсэн мөртлөө дотроо юм юутай үйлчлэгчтэй чихэр мэхэр өгнө. Яг онгоцонд авдаг үйлчлэгийг өгөх гэж үзчихилээ. Тэр онгоцонд нисэж яхад жоохон эвгүй юм бэлээ тэр чинь. Тэгээд нэг жижиг онгоц болохоор нэг богино занд эргэлт мэргэлт хийхлээр жоохон эвгүй л болт хэлээ. Би ч тэгээ угаасаа тийм онгоц суугаас айдаг. Тэгээ өндрийн айцтай болохоор надад бол жоохон эвгүй л хэлсэн.
Okay. That's awesome. Hold down. Here? No, for front. Okay. Go front. Dai, come possono I also think it's just such a great way to experience the region. Yeah, exactly. Well, that's what they say. I think I fucked it. What happened? I got caught in a storm when he was Isn't that a good feeling? We beat the system. Right. Was great. Was great. Nice to meet you. Nice. Safe travels, Thank mate. you. Safe travels. You too. Thank you. One selfie out group. За тэгээд Непал маань энэ хүрээд дууссан. Дараагийн ус юу авах вэ? Бас дараагийн усад бид хоёр юу хийх вэ гэдгийг та бүхэн сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Тэгээд яг дараа 7 хоногт бид хоёрын дэлхийд тойрсон минь хэмээхийн аяллаа влогийн эпизод 10 гарах болно. Тэгэхдээ Непал биш байх болно. Ямар улс байхыг та бүхэн дараа 7 хоногт хараарай. Үзэгчтэйг хамт ингээ 2 сар орчим болсон байна. Тэгээд дараагийн бас өөр бид хоёрын бас өөр явж байгаа орнод зөндөө байгаа. Тэгээд та хэд маань ч гэсэн сонирхолтой сонирхож үзмээр байгаа орон байх юм бол комент хэсэгтүүлтэйгээрэй. Бид хоёр ч гэсэн дараагийн явах одоо төлөвлөгөөндөө харж байгаа үнэхээр сонирхолтой гоё орон байх юм бол бас тэрийг ярилцж байгаад очиж үзчих бас магадгүй тийм ээ. Хамт байсанд баярлалаа. Ирэх дугаараар эргээд уулзцгаая.